Тэгэхээр та өөрийнхөө төгссөн сургууль боловсролынхаа тухай танилцуулах уу? Би Говьалтай аймгийн Цэс сумын дунд сургууль, Төв аймгийн 100 мод хотын 10 жилийн сургуулийг тус төгссөн. Үүний дараа бол 2002 онд Монгол Улсын их сургуулийг бакалавр бизнесийн удирдлага маркетинг мэргэжлээр төгссөн. Үүний дараа 2005 онд Монгол Улсын их сургуулийнхаа бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан. Үүний дараа бас олон улсад боловсролоор хүлээн зөвшөөрөгдсөн Австрали оронд очиж 2012 онд менежментийн мастрын сургалтыг мөн тус дүүргэсэн. Одоо эрдмийн цол зэрэг горилсан судалгааны ямар ажил хийжсэн, ер нь шинжлэх ухааны ямар чиглэлээр илүү төлхөө боловсрлоо ихүүлсэн бэ? Би бол дандаа маркетинг, менежментийн чиглэлээр энэ бизнесийн байгууллагууд мөн одоо энэ бизнесийн судалгааны орчинд биднэрт ямар ахис дэвш хэрэгтэй байгаа юм. Монголын бизнесийн яавал олон улсын түвшинд гарах уу гэдэг чиглэлээр маркетинг, менежментийн судалгааны ажлуудыг одоо төлхөө хийж энэ чиглэлээр ажиллаж явж байгаа.